За ингээд саяны миний дурдаадсан 18 Pro-гийн одоо тэр уртлын дийлэгцснийхэн тэр загвар бол яг энэ дээр бол яг сайн харагдаж байна. Ер нь бол яг ийм байдалтайгаар гарах магадлал болоод байгаа. iOS 26.2-т зэрэгцээд iOS 18.7.3 апдейт бол гарсан байгаа. За энэ хоёр цагтаа апдейт нь хоёр цагтаа учраас мэдээллийн оюулгүй байдлын кодны сайжруулалт бол орсон гэсэн үг. Тэгээд ямар iPhone дээр гарсан бэ гэхээр iPhone 10-аар 19, 19 Max гэх энэ хүү 3 гар утсан дээр бол зориулагдаж бол гарсан байгаа. За тэгээд бол Apple-ийн сайт руу ороод энэ хүү яг аюулгүй байдал дээр ямар сайжруулалтыг оржсныг ингээ харах юм бол одоо Apple JPEG, Call History, Curl, FaceTime, Foundation Icons, Kernel гэх тэр хоёр орсон байна. За Live архив дээр нэг, Messages, Screen Time, Settings, телефон, за WebKit дээр 1, 2, 3, 4, 5, 6, 7 ингээд бол орсон байна. За тэгээд Apple-ийн зүгээс хийн яг одоо аялал хэсэг дээр ямар тусалцаа үзүүлснийг бол ингээд бол нэмэлтээр бол дурдсан байна. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээд биеинтэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За одоо мэдээний маань хэсэг бол эхэлж байна. За хамгийн ихний яг дурдах мэдээлэл маань юу гэхээр дараа жил гарах одоо маш өндөр магадaltaйгаа iPhone Fold-ны талаарх одоо мэдээ бол гарсан байсан. Тэрийг одоо хэдүүлээ ороо сонирхох юм бол ер нь бол одоо 3D-гаар ингээ хэвлэлцээ яг одоо энэ загвар маань харахад бол маш ер нь төсөөлж ирснээс жижиггэндүү хэлбэрээр бол гарах юм бас юм юу таамаг юм бол гарсан байлээ. Тэгээд ер нь бол одоо flip биш fold буюу ном шиг дэлгэгддэг юм загвар нь бол. Тэгээд ямар ч үсэн ийм зураг бол интернетээр бол зөндөө яваад байсан. За дараагийн маань харах зүйл нь болохоор iPhone Air 2-той холбоотой мэдээлэл бол байсан. iPhone Air 2 бол ямар ч сан дараа жилээ шууд бол гарахгүй мэлээ 27 хоног гарна гэсэн төлөв байсан. iPhone Air дээр хоёр асуудлыг нь бол хүндсэн байлээ. Эхнийх нь болохоор ер нь бол нэгэн камертай учраас ер нь хоёр дахь камерыг ер нь гарах дараагийн загвар дээр нэмэх бах. Дараагийн дурдсан зүйл нь болохоор одоо бас ер нь үнийн хувьд ер нь асуудалтай үнэтэй байсан учраас дараагийн гарах iPhone Air 2 ер нь бол арай хямдхан тэгээ камерны хувьд 2 болоод хоёр дахь камер нь болохоор телефото буюу одоо нэг агтрчлаа алдахгүйгээр татах ядаж байдлыг нь 2x-тэйгээр оруулна гэсэн тийм мэдээ бол ингээд бол гарч исэн. За тэгээд 27 онд бол Air 2 бол гарна гэсэн бол мэдээ бол байсан. За дараагийн мэдээ болохоор M5 Max-тай iMac-ийн талаар мэдээлэл бол байсан. Энийг бол заавал орж хараадах шаардлага бол байхгүй яа. Тэгэхээр M5 чип маань өөрөө нанометрийн шилжилт хийгээгүй учраас ер нь бол M5-ын чипүүдтэй Mac-уудыг авах бол шаардлага бол байхгүй. Ер нь бол дараагийн M6-аг бол хүлээх нь бол зөв. За 18 Pro-той холбоотой бас хэд хэдэн мэдээлэл бол гарсан байсан. Хамгийн чухал нь дизайны дэлгэцсний хувьд, камерны хувьд Face ID маань дэлгэцснийхээ ард ороод камерын зүүнтэл рүүгээ шилжинэ гэсэн мэдээлэлүүд бол явж исэн. Тэр нь ямар шимжилт агуулж байгааг гэхээр ер нь хямдхан Android утаснууд бас ингээд зүүнтэлтаа нэг ширхэг камертай байдаг. Тэрийг дүрэлгэж арайч гарахгүй л үдэ гэсэн давхар тийм бас шүүмжний юм бас давхар бол яваад байгаа. Энэ дээр суух A20 Pro chip болохоор нанометрийн шилжилтээр 2 нанометр ингээд бол ингээд орж ирж байгаа маань. Тэгэхээр ер нь бол бенчмарк оноо тестлэхэд бол одоо A19 Pro chip-ээс бол хамаагүй өндөр үзүүлэлттэй бол гарах нь бол тодорхой байгаа. За тэгээ нэг онцгой юм гэвэл одоо камертай холбоотой, за батарейтай холбоотой, камер контролын товчлууртай холбоотой жижиг сайжиг бас ингээд C2 гэдэг дараагийн сүлжээний технологи иймэрхүү чипүүд төр жижиг сайжруулалт гэдэг зүйлээр бол орж ирж ийсэн. За дараагийн том мэдээ нь болохоор юу гэсэн бэхээр 9 to 5 Mac дээр ер нь Apple-ийн дараагийн CEO ер нь бол 26 оны ихээр ер нь томилогдох магадaltaй байна гэсэн бас юм мэдээ бол яваад байгаа. Steve Jobs-ыг 2011 он нас барснаас хойш одоо бараг 14 жилийн турш Apple-ийн CEO гэдэг албан тушаал дээр бол ямарчсан ажилласан. Тэгээд өөрийнх нь цаг үед бас нэлээд чухал 3-4 бүтээгдэхүүн бол мэдээж хэрэг гарсан. За тэрний хамгийн чухал нь бол мэдээж хэрэг M1 серийн чипнүүд, AirPod, Apple Vision Pro гэх төхөөрөмжүүд бол яг Tim Cook-ийн үед гарсан хамгийн алдартай 3 бол одоо бүтээгдэхүүн болоод байгаа. Тэгээд үүний дараагаар л одоо хэн томилогдох вэ гэсэн бас яг кандидат за 2-3 нэр бол дурдж байгаа. Тэр дундаас бол би яг өвлийн систем дээр голчлон бол гардаг Craig Federighi-ыг бас CEO-гаар бас томилогч бол бас гоё гэж бол хувийн зүгээс бол ингээд бодож байгаа. За энэ Ternus гэдэг яг Mac ярддаг одоо ивент дээр нь ярддаг энэ хүү хүн маань бас кандидат нь бас нэлээд хүчтэй явж байгаа. Тухайн үед бас яг энэ мэдээ бол явж байхад бол би бичлэгэн дээр бол бас дурдж ийсэн. За ингээд саяны миний дурдаадсан 18 Pro-гийн одоо тэр уртлын дийлэгцснийхэн тэр загвар бол яг энэ дээр бол яг сайн харагдаж байна. Ер нь бол ийм байдалтайгаар гарах магадлал болоод байгаа. За 2026 он биш бүр 27 оны үед яг яаж байгаа вэ гэхээр хэдүүл ороо сонирхох юм бол ер нь бол бүтэн дийлэгцтэй анхны iPhone ер нь бол гарах магадлал өндөр байна. 26 оны үед камер нь зөвхөн дэлгэцэн дээр үлдээд 27 онд болохоор бүр камер нь хүртэл одоо Android display технологи ер нь авах магадлал маш өндөр гэдгийг бол хэлж байгаа. Тэгээ 2027 онд гарах энэ хүү бүтэн дэлгэцтэй iPhone нь 10 жилийн өдөө зориулж гаргаж ирсэн 17 оны iPhone 10-аас хойш ингээ 10 жилийн дараа ингээд бас ингээ гарч байгаа учраас бас нэлээд загвар шинжилтийн үед ингээд аваа хөөрхөн бас сайжруулалт ингээд орж байгаа гэдэг утгаараа
2027 оны iPhone 10-ын 10 жилийн үед гарч байгаа. Энэ хүү бүтэн дэлгэцтэй iPhone бол ер нь бол тухайд гарч байхдаа бол бас нэлээд шок болох хаа. Тэнгүүд яг юу бодогдож байна гэхээр ер нь бол дахиад 10 жилийн дараа буюу 2037 онд ер нь бол яг хойдлынх нь хэсэг нь бүр тэр чигтээ шилэн болоод нефт харагддаг. Буюу одоо бүр iPhone-ы төв сувилбар гэдэг юм тийм концепт ойлголтол байдаг. Тэгээ 37 онд team iPhone хэрвээ одоо үнэхээр яг гарч чадах юм бол бас сайн байна. За тэгээд ямар ч байсан одоо дараа жил гарах iPhone-ы жагсаалтууд донд бол цоош нь дэлгэгддэг iPhone Fold гэдэг загвар гарах магадлал бол маш өндөр байна. За тэгээд iPhone Air 2 бол одоо үнэн хямдхан болоод 2 камертайгаар гарах магадлал байна. За тэгээд 18 Pro-гийн дийлэгц бол энэ болондоо шилжих. За тэгээд он гараад шинэ CEO албан тушаалд одоо Tim Cook биш цоош нүүр царай болоод Apple-ийг эхлэх одоо хүн бас энэхүү том албан тушаалд бол тавигдах магадлал тун өндөр байгаа байна. За тэгээд ямар ч зэн энэхүү мэдээллийн манаас ингэж бол дуусж байна.